Үзэгчдүүд өнгө цаг суугаа боловсрал дээр тааруулсан бол энэ цагт 4 цаг агаар хөтөлбөр 16 цагийн мэдээлэл үргэлжлүүлэх хүрсээр байгаа нь. Энэ цагт та гадагшаа гарах гэж байгаа агаар их юм хасах 12 градустай гадаад сэлмэг сайхан байна. Салхины өрч тогтоос эхлэж байгаа агаарын чигшил 69% чигшилтэй. Цас орох магадлал энэ цагийн хувьд мөн эдэл пиквийн магадлалтай хിവэрээсээр байна. Энэ өчигдөр цаг агаарын мэдээлэлтэй диаграмаар танилцуулсан. Өнөөдөр та гарахаар төлөвлөсөн бол 18 цаг 20 цагуудад агаар их юм буурч байгаа. Хасах 14-аас хасах 18 градустай болно. Харин 22 цаг шөнийн тэг 2 цагийг ажиглаж оруулаагаар их юм. Хас 19-с хас 21 градусын хооронд хэлбэлцэх төлөвтэй. Үргэлжлүүлэн маргааш энэ цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулно. Маргааш 1-р сарын 4-ний өдөр лав гараг тохиож байна. Өглөөний 8 цагт агаар их юм хас 21 градустай эхлэх боловч өдөртөө хас 12 градус хүртэл агаар их юм өсөх болно. Харин салхины өчөглөөдөө тогтвон 1.2 м/сек хурдтай хойд зүгээс чиглэлтэй сахилах болно. Агаарын чигшил хансан үзүүлэлтийг зааж байгаа боловч өдөртөө буцаж буурч байгаа. Харин хурд өнсөх магадлал маргааш үед пиквийн магадлалтай ах юм. Нүүдэлчин монголчууд бидний өвөг дээдэс эрт үеэс байгалийн өнгө байдлыг ажиглан цаг агарыг урьдчилан тааж зөвмөнсөөр ирсэн. Ингээд танд амтны шинж байдлыг ажиглан цаг агарыг шинжих аргуудаас хүргэж байна. Өвөл сарлаг уул хярамдэрлэг газраар нутаглаад байвал дулаавтар тэнгэр тогтун байхын шинж. Харин тал хөндийн нам дор газар нутаглаж байвал хүйтэн шуурхтай байхын дохио. Өвлийн ихэнх сард хонь хотноос гарч хөвтөд байвал тэр өвөл үнтэй сайхан орохын тэмдэг. Өхөр нохой хавар нуруу талаас гуйжвал хангаад хөвлий хөлнөөсөө гуйчход говьд үнтэй өвөл олон гэж үздэг байна. Бух эрт торшвол хатуу өвөл болгон гэж малчид үздэг. Зуд болгочвол хураг сүргээсээ хоцрох ба үн болгочвол хураг сүргээ төрүүлж явдаг. Тар ургал зурам огт нь ноохоо хуйөөгөө эрт цуглуулж эрт ичвэл өвөл эрт болох. Харин хуйөөгөө өндөр цамцгар газар хураавал цас ихтэй хуйуун дээрээ чулуу тавьсан бол салхи шуургатай ширэх өвөл болохын дохио юм. Үзэгч та бүхэнд 16 цагийн цаг агаарын мэдээллийг хөтлөж бариггүй миний би танилцуулсан 18 цагт ирэх олзын үзэгчтэй өнөөдрийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлээрэй. Чигшил хансан үзүүлэлтийг зааж байгаа боловч өдөртөө буцаж буурч байгаа. Харин хурд өнсөх магадлал маргааш үед пиквийн магадлалтай ах юм. Нүүдэлчин монголчууд бидний өвөг дээдэс эрт үеэс байгалийн өнгө байдлыг ажиглан цаг агарыг урьдчилан тааж зөвмөнсөөр ирсэн. Ингээд танд амтны шинж байдлыг ажиглан цаг агарыг шинжих аргуудаас хүргэж байна. Өвөл сарлаг уул хярамдэрлэг газар Үзэгчдүүд өнгө цаг суугаа боловсрал дээр тааруулсан бол энэ цагт 4 цаг агаар хөтөлбөр 16 цагийн мэдээлэл үргэлжлүүлэх хүрсээр байгаа нь. Энэ цагт та гадагшаа гарах гэж байгаа агаар их юм хасах 12 градустай гадаад сэлмэг сайхан байна. Салхины өрч тогтоос эхлэж байгаа агаарын чигшил 69% чигшилтэй. Цас нутаглаад байвал дулаавтар тэнгэр тогтун байхын шинж. Харин тал хөндийн нам дор газар нутаглаж байвал хүйтэн шуурхтай байхын дохио. Өвлийн ихэнх сард хонь хотноос гарч хөвтөд байвал тэр өвөл үнтэй сайхан орохын тэмдэг. Өхөр нохой хавар нуруу талаас гуйжвал хангаад хөвлий хөлнөөсөө гуйчход говьд үнтэй өвөл олон гэж үздэг байна. Бух эрт торшвол харилцах төлөвтэй. Үргэлжлүүлэн маргааш энэ цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулно. Маргааш 1-р сарын 4-ний өдөр лав гараг тохиож байна. Өглөөний 8 цагт агаар их юм хас 21 градустай эхлэх боловч өдөртөө хас 12 градус хүртэл агаар их юм өсөх болно. Харин салхины өчөглөөдөө тогтвон 1.2 м/сек хурдтай хойд зүгээс чиглэлтэй сахилах болно. Агаарын зорх магадлал энэ цагийн хувьд мөн эдэл пиквийн магадлалтай хിവэрээсээр байна. Энэ өчигдөр цаг агаарын мэдээлэлтэй диаграмаар танилцуулсан. Өнөөдөр та гарахаар төлөвлөсөн бол 18 цаг 20 цагуудад агаар их юм буурч байгаа. Хас 14-аас хас 18 градустай болно. Харин 22 цаг болоод шөнийн тэг 2 цагийг ажиглаж оруулаагаар их юм. Хас 19-с хас 21 градусын хооронд